Gen X гээд Kendrick-ийн цомог Out of Nowhere 4-7 хоногийн тавтахад цацгдсан. Тэгээд та нартай хамт reaction хийж байгаад болоод тэрнээс хойш өдөр болгон цомгийг сонсож байна. Тэгээд энэ цомгийн талаар та нартай жижигхэн short review хий гэж бодоод сууж байна. Тэгээд стрим дээр Kendrick-ийн талаар ч гэсэн асуусан хүмүүс тэ баярлалаа. Тэгээд яг Gen X гэдэг нэрнээсээ эхлэхэд бол Gen X гэдэг нь Buick гэдэг машины үйлдвэрийн 1900 одоо энэ cover photo дээр байгаа энэ машин нь бол 1987 онд гарсан Buick гэдэг үйлдвэрийн Gen X гэдэг загвар юм билээ. Тэгээд яг өөртөө ч хэцүү машин гэсэн үг. Тэгээд тэрүүгээр нэрлсэн. Тэгээд цомгийн хувьд би гарсан өдрөөс нь эхлээд яг 5 дахь өдөр гарсан өдрөөс нь эхлээд одоо хүртэл өдөр болгон сонсож байгаа. Тэгээд товчхон жижигхэн ревю хийхэд бол opening бол үнэхээр амар оруулсан. Opening эхний дуу бол үнэхээр амар оруулсан. Бүр emotionally as fuck. Тэгээд амар мотивацлог, амар beautiful, амар ингэж оруулсан. Тэгээд overall дараа нь ингээд тэгээд жижигхэн фактуудаас нь дурдаад явхад бол яг Scobble Up гэдэг дуугаад бүгд мэдж байгаа тийм. Энэ дууг мэдж байгаа. Not Like I Sing клиптэй version дээр хэн дээр нь гардаг. Тэгээд энэ Debbie гэдэг артистийн Debbie одоо таарлаа л да. When I hear music гэдэг дууны sample юм байлаа. Тэгээд та нар энэ сонсох юм бол бас тэгж орж ирнэ. Энэ дууны sample. Тэгээд энэ хоёр дахь дуу. Тэгээд энэ бол амар big deal болсон клип нь ч гэсэн гарсан. Тэгээд интроны хувьд л энэ хоёр дуу амар оруулсан. Тэгээд Luther бол бүр beautiful as fuck. Caesar орж ирдэг хэсэг бол бүр ингээд touch the sky бүр ингээд дүн гэсэн хийлгсэн. Энэ бол амар experience байсан. Тэгээд Man at the Garden гэдэг дуу бол ерөнхийдөө найсын One Mic гэдэг дуутай spiritual амар холбоотой дуу юм байлээ. Тэгээд та нар найсын бас One Mic гэдэг дуу сонсоод Man at the Garden гэдэг дуу сонсох юм бол spiritual нэлээд төстэй тийм санагдсан. Тэгээд тийм фактус бас байлаа. Тэгээд Super Bowl дээр бас гарах мэдээ гарсан шүү дээ тий. Тэгэхэд нөгөө New Orleans болж байгаа. Тэгээд Lil Wayne гарах эрэхтэй Forest of Alpha гэл хоёр хуваагдал ингэжсэн. Тэгээ ганц баяр хүрсэн хүн нь бол ер нь найс байсан юм билээ. Тэгээд тэр утгаараа ч гэсэн ер нь that's make sense санагдсан. Тэгээд Hey Now-ыг яг сайн санахгүй байна. Тэгээд 6 дахь дуу Recorner гэх юм уу те. Энэ нь яг directly шууд God-тай харьцаж байгаа дуу. Яг бурхантай тэгээд артист хүн ингээд харьцаж байгаа. Тэрийг ингээд conversation маягаар ингээд харуулж байгаа. Энэ бол амар creative санагдсан. Тэгээд дээрээс нь Tupac-ийн Made Niggas гэдэг дуунаас самплдсан. Тэгээд эхний verse-дээр Tupac-ийн яг flow-оор нь өгүүлсэн тийм дуу байсан. Тэгээд тэр ч утгаараа нэг талаараа Tupac-д respect үзүүлж байгаа, нөгөө талаараа Tupac-д Drake бас ямар disrespect үзүүлсэн бэлээ те. Diss дээр AI оруулсан гэдгийнх нь эсрэг дуугийн самплтаад тэгээд дууных нь утга нь Godтай харьцаж байгаа гэдэг ч юм уу. Тэр утгаараа Tupac-д амар respect үзүүлсэн. Тэгээд conceptually амар creative дуу байсан. Тэгээд overall ярих юм бол яг concept гэдэг тал дээр Kendrick-тэй ярих хүн ерөөсөө байхгүй. Одоо conceptually deep music хийх тал дээр бол нэр Kendrick-тэй ярих юм байхгүй. Тэнгүүд Gen X гэдэг цомог баг Good Kid, Mad Series-ээс хойш гарч байгаа ийм
go crazy цомог шиг санагдсан. Яг хөө дайм байгаа. Дайм дээр бол element humble loyalty гэх нэг юм commercial дуунууд байгаа ч гэсэн нэлээд wordplay ер нь бол Kendrick юм болгоноор ингэж юм давхар утгатай давхар бүх юм ингэж юм deep-рүүлдэг шээ. Тэнгүүд манай хүн бол энэ цомог дээр бол go crazy зүгээр fuckтэй зүгээр яг ойлгол ингээд зүгээр шууд хинч сонссон ойлгохтоор ингэж дуунууд нь хийгдсэн юм шиг санагдсан. Тэгээ тэр нь креатив талаасаа унсан гэсэн үг биш. Тэр тусмаа бүр level up хийсэн гэж хэлж болно. Яг тэгэхээр Kendrick дээр одоо Kendrick Drake ч юм уу тиймэр хүмүүстэй ингээ харьцуулахад his music is so boring, he's too deep гэдэг юм юу байдаг. Criticism биш шүмжлэл байдаг те. He's too deep. Mr. Moral ч гэсэн тийм шүү дээ. Сүүлх шин сам Mr. Moral ч гэсэн амар сайн дуунуудтай ч гэсэн яг daily casually сонсоо явахад бол цөөх тэр цомгоос сонсох дуунууд айгу цөөхөн шүү дээ те. Яг ингэж сонсъё гэж сонсоход 100% ингээд гоё feeling өгөн. Тэгэхээс хойш юм daily club vibe гэдэг талаасаа бол тэр тал нь өөрийнх нь ер нь бол жоохон criticism болж байсан. Тэнгүүд тэрний яг эсрэг shot go crazy хийгээд дээрэс нь одоо энэ EBDB гэдэг энэ дээр үеийн 80s electro энэ vibe-ийн дуунуудыг самплцсан бас club vibe руу оруулж ирсэн. Одоо not like us эхлээд энэ клабад энэ дуу явахад яг яах вэ? Тэ яг хэд удаа явж байна та нар бич байгаа шүү дээ, тэ. Их мэдсчлэн яг тэрийг нэгдүгээрт эвдсэн санагдсан. Тэгээ өөр бол хэлэхэд бол Kendrick хипхоп хөгжмийг аварсан үнээр маш их баярлаа гэж хувийн талаас хэлмээр байна. Тийм тэгээд TV off гэдэг дуу бол бүр hits different. Энэ бол бүр амар different байсан. Дуунуудтай юу ч ярихгүй. The Monster тэгээд Beach Switch яг ихний бадаг дуусаад хоёр дахь руугаа Monster гэж ордог хэсэг бол McDonald's-ийн маркетингийг хүртэл өөрчлөхөд хүргэсэн team shit байгаа. Тэгээд Dodgers Blue бол Dodgers Blue дээр ярих юм гэх юм бол за баг Roddy Ricch-с босод рэпрүүд бол баг сургаггүй as fact заяа. Тэнгүүд анхнаас нь ер нь бол цомог гэдэг тал дээр утгыг өгсөн хүмүүсийн нэг бол Kendrick Lamar аахгүй юу. Яг энэ хүний цомог болохоос ч босод хүний цомог биш гэдэг ойлголтыг өгсөн гэх юм уу. Одоо би нэг цомог хийж байгаа хэрнээ цомог дээр бүх fire байгаа артистуудыг бүгднтэй коллаб хийгээд Jingle Drake тэ 21 Savage гэдэг юм уу. Би тэднийг үүсгэж юм шиг. Тэд нар ингээ яг team цомог хийдэг. Бүх spotlight-уудыг өөр дээрээ цугладаг. Тэнгүүд Kendrick яг эсрэг нь жижигхэн local артистуудад дэмждэг. Тэгээд that's my album. Тэгээд өөрийнхөө яг жинхэнэ хэлмээр байгаа юмнуудаа хэлж ингэж өөрийнхөө таймыг гаргаж байгаа амар таалагдсан. Тэгээд миний хувьд бол яг album гэдэг зүйл юм байх ёстой гэдэг юм надад нэг юм стандарт үүсгэсэн хүмүүсийн нэг байхгүй. Тэгээ яг тэрийг алдаагүй. Тэгээд жижигхэн synthesis мэдгүй wall whatever энэ хүмүүс бол яг ингээ ухаад үсэх юм бол ингээл зөндөө хүмүүсийн back vocal хийжсэн юм нөхдөд байгаа. Гэхдээ хизэж blow up хийгээгүй ийм хүмүүсийг ингээд хамт дундаа оруулж ирсэн. Тэгээд Dodgers Blue дууныхаа хувьд бол яг late night юм drive хийгээ явж байхад бол амар beautiful дуу байсан. Тэгээ Pickup яг одоогоор нэг санахгүй байна. Тэгээд Heartbreak 6 бол hits different амар байсан. Тэгээд GNX бол бас амар байсан. Энэ хоёрыг яг үнийг л бас утгач нэг санахгүй байна. Тэгээд Gloria бас амар үлдсэн. Gloria дээр Caesar-тай дахиж хамтарсан. Gloria дээр хоол цомгийнхаа хувьд бол надаа амар юм хоёр талтай амар emotional санагдсан. Эхний opening бол амар орж ирсэн шүү дээ. Бүр ингээд we have to next level forest of fog гэдэг амар юм өндөр high level-ийн emotional орж ирээ. Gloria дээр болохоор шууд бүр амар deep emotionally орж ирсэн. Тэгээ дууны утгач дээр бол надаа манай үчин
их нэртэйгээ high school-ээс хойш ингээд үрхээд ингээд салж нилээд хүүхдтэй болоод өөр хүнтэй хүмүүстэй яваад мануун алкохолны абьюсороо drug addiction өөр хүүхэн мөхөнтэй яваал ингээл 9 жорийн болсон тэр юмыг нь гоё explore хийсэн амар гоё emotional дуу байсан ингээд opening болон ending хоёр нь амар гоё beautiful юу санагдсан emotional санагдсан тэр утгаараа амар таалагдсан тэгээд SZA-тай хамтарсан бас амар зөв санагдсан. SZA 2 дуун дээр байгаа. Тэгээд Luther болон Gloria дээр бол SZA болно. Тэгэхээр beautiful as fuck бүр ингээд every single beat бүр ингээд бүр амар гоё тооч хийжсэн. Дээрэс нь Kendrick-ийн дуул авьяасан бас амар сайжирсан ч байха бүр улам бүр ингээд next түвшинд болсон юм шиг санагдсан. Тий. Тэгээ өөр бол дуунуудын хувьд бол ингээд ярахад бол тийм байна. Тэгээд надад хамгийн их таалагдсан дуу бол мэдээж Luther байгаа. Тэгээд Reincarnate гэх юм уу. Яаж уншсан мэдгүй. Энэ дуу амар deep хэрнээ гоё санагдсан. Шууд directly got-тэй ярьж байгаа юм артист хүний өнцгөөс ярьж исэн. Team conversation дээрээс нь Tupac-ийн Made Niggas гэдэг дуу самплсан. Ер нь бол амар conceptually амар гоё. Ер нь бол conceptually юм хийх тал дээр хинч марахгүй болохоор энэ дээр амар юм go crazy шаасан юм шиг санагдсан. Тэгээд тэгээд энэ хоёр дуу бол амар санагдсан. Тэгээд Man at the Garden бол бас амар deep санагдсан. Гэхдээ би яг дахиж хэд сонсож the worst to word амар ойлгох хэрэгтэй. Зөндөө миссис юмнууд байгаа. Одоо хүртэл ингээд дахиж сонсоход хүртэл ингээд шин санагдаад байгаа байхгүй. Тэгэхээр яг worst to word ингээ Hey Now болон Man to Garden яаж хатан балер lyrical баачг болохоор нэг юм болоноос нь гэж бас жоох ухаж дөнгөж ингээ ойлгох юмнууд бас байгаад байгаа маа энэ дуунууд дээр тий. Тийм бага. Тэгээд цомгийн production-ийн хувьд бол Jack Antonoff гээд одоо Tyler Swift, Lana Del Rey энэ хүмүүсийн продюсераар ажилласан. Тэгээд ер нь бол энэ цомог Out of Nowhere бүр ингээд амар юм юу цацагдсан. Гинт шок цацагдсан шүү дээ. Тэгээд ер нь бол дараагийн Kendrick-ийн цомог дээр Tyler Swift орж ирж магадгүй гэсэн rumor байгаад байсан. Тэгээд тэр нь юунаас холбоотой гэвэл Kendrick тэр Jack Antonoff гэдэг продюсертэй хамтарч ажиллаж байгаа гэдгээс нь болоо тийм rumor гарч ирсэн. Тэгээд одоо ямар rumor явж байгааг гэхээр Super Bowl-оос өмнө дахиад нэг Kendrick-ийн цомог гарч магадгүй гэж ярьж байгаа. Тэгээ одоо энд үзэж байгаа цөөхөн хүмүүс хэлэхэд бол дахиад хэлээ. Энэ бичлэг бол гарч магадгүй. Гэхдээ ер нь бол Super Bowl-ын өмнө дахиад Kendrick-ийн цомог гарч магадгүй. Тэр rumor амар их явж байгаа. Тэгээ тэн дээр нь Jack Antonoff продюсераар бас ажиллана. Тэгээ тэн дээр нь Tyler Swift орж ирэх амар өндөр магадaltaй байгаа. Тэгэнгүүт яг одоо цагийн эрэгтэй эмэгтэй топт явж байгаа хоёр American artist хамтарж байгаа тийм юу болж байгаа байхгүй юу. Өмнө нь бол ямар Blood лээ нэг дуун дээр хамтарчсан. Тэрнээс хойш хамтраагүй шүү дээ. Тэгээд тийм rumor явж байгаа. Тэнд Super Bowl-оос өмнө дахиад нэг цомог загцчих магадгүй. Ер нь бол барьцгүй очих шүү дээ. Тийм rumor явж байгаа. Хэрвээ цомог загцчих юм бол надад bad blood яа. Надад you heard before you know what I mean. Тэгээд тийм баа. Тэгээд тэр Jack Antonoff гэдэг нь бол юу юм бэ лээ? Substance гэх киног үзсэн бол Demi Moore-ийн залуугийн төрх юм уу ер нь Substance-ийн юунд нь дүрдэн тоглосон Margaret Qualley гэдэг нэг амар beautiful эмэгтэй байгаа. Тэрний нөхөр. Тэгээд Lana Del Rey хэмэнтэй Tyler Swift энтертэй хамтарч ажилладаг тийм амар successful producer байгаа. Tyler Swift чинь зөвхөн бизнес хийхгүй зөвхөн хөгжмөөрөө биелнэр болсон юу штэ артист штэ нөгөөх нь болонгод Kendrick Lamar хипхоп хөгжмийг аварж байгаа нэг артист те. Тэгээ энэ хоёр хамтрахад бас юу болох уу гэдэг тийм хүлээлт бас байна. Тэгээд өөр танарт юу ярих гэж бодож байлаа?
Өөр хэлэх юм гэх юм бол миний хувьд зөвхөн миний хувьд ч дайм цомгоос бол илүү санагдаж байгаа. Тий, дайм гэдэг цомгоос бол надад Gen X гэдэг цомог илүү санагдаж байгаа. Дайм гоё л доо. Гэтэ ер нь бол энэ Gen X гэдэг цомог илүү бүр music биш, бүр баг revolution гэдэг талаасаа impact амар өндөртэй санагдаж байгаа учраас надад бол амар юм даймаас ч илүү санагдчих байгаа. Ер нь бол Good Get Mad Series, тэгээ Gen X, тэгээд баг Pimp a Butterfly гэж rank-лж магадгүй бах. Гэхдээ навыг яг энийг сонсоод what the fuck man гэж байгаа стандар бол байгалах. Гэхдээ that's my opinion. Yeah. Тэгээд Pimp a Butterfly-тэй юм ярихгүй л амар л та. Гэхдээ Good Get Mad Series-ийг яг нэг тавьж байгаа гэхээр deeper-ч чаддаг, musically-ч гоё шатдаг. Ингээд нэг юм баланс гоё барьцсан. Тэрнээс хойшоо хитрхи манай хүн deep ингээд commercial юмнууд нь бас алсан тохиолдлууд ч бас байгаа юм шиг санагдав. Тэнгүүд Gen X дээр юм unfiltered go crazy явсан надад амар юм гой санагдаж байгаа. Тэгээ дээрэс нь яг ингээ хотод нь амьдарч байгаа гэдэг утгаараа Kendrick-ийн хөгжим ч юм уу, Lay хөгжмийг ингээд сонсож experience хийж байгаагаас болж магадгүй бас би эзэж Pimp a Butterfly Good Kid Mad Series-ийг бас эдлээд амьдарч байхдаа сонсож байгаагүй те. Тэнгүүд Mr. Moral бол амар хайртай. Гэтэ daily casually сонсоход бол бас хэцүү замаг штэ те. Casually гэдэг талаасаа. Гэтэ spiritually бол амар. Тэнгүүд Gen X болонгод яг нэг юм байгаад байгаа хэрэг. Тэр утгаараа тэгэхээр ер нь бол Kendrick-ийн цомгуудыг ранклах амар хэцүү л дээ. Гэхдээ яг одоогийн байдлаар бол тэгж хэлмээр байна. Тэгээд дахин сонсоод өөр хүмүүс критик, review янз бүрийн би бас энд тэндээ сонссон юмнуудаа л та нарт ингээд хуулцаал ярилцаал тэгэл өөрийнхөө бодож байгаа юмтайгаа ингээд фильтрдэл өөрийнхөө delivery хийгээл гаргаж байгаа нь энэ шүү. Тийм тэгээд цааш та дахин сонсоо явах юм бол бас бодлууд ингээд өөрчлөгдөж магадгүй гэдгийг хэлмээр байна. Тэгээд overall thank you Kendrick. Hip hop хөгжмийг аварсан маш их баярлалаа. Тэгээд thank you. Yeah. За нэг юм шиг л байна да.